хууль ус юм хийцэн хүмүүс бас хувийн өмч гэдэг ингээ буруу ойлгоод ахшгүй. Газар доорх баялаг бол хувийн өмч биш. Энэ үндсэн хуулинд нийт ард түмний одоо төрийн нийт өмч байгаа шүү дээ. Тэгээ 90 онд энэ газар доор байгаа баялгаа монголчууд олдсон байсан шүү дээ. Хаа байсан 30-аад оноос ихсэн байна. 30 оноос нүүрс олборлж эхлээд 50 оноос 89 оныг дуустал хайгуул хийж нөгөө 5 толгойг нээгээд 5 ширхэг толгойг нээгээд тэгээд ингээ ашиглахад бэлэн болгоцсон байсныг тухайн үеийн ажил хариуцсан улсууд албан тушаалаас товдоо аваад ингээ тэрний явсараа ухаан удагт татсан байлээ. Тэгээ ухаан удагт очих процесс нь өөрөө хууль зөрчсөн. Тэрийг одоо буцааж авах хэрэгтэй. Буцааж авах. Одоо 90 онд ашиг томтомлын хууль бол ийм байхгүй юу? Энэ ингээ Монголын газар зураг шүү дээ. Уралдаа устай. Тэгээ энэ доор юм байгааг хэн ч мэдэхгүй. Хэрвээ 90 оноос өмнө хайгуул хийгээг бол 5 толгой бид нар олохгүй ч гэж болно шүү дээ. Гэтэл энэ сая 500 мянга чинь баахан мөнгө зараад хайгуул хийгээд баахан орд олоод ингээ ашиглахад бэлэн болцсон байсан юмыг 5 толгой хажуутлын 50 км яваа тэнд хоосон газар байгаа шүү дээ. Цогцсын сумын одоо нутагт ингээ хоосон газар байна. Тэр хоосон газартай адилтгаад өнгөө өгцөнд л гол учир нь байгаа. Энд чинь баахан мөнгө зарчаад байгаа. Монгол улс хөгжиж гэвэл энэ 90 оноос өмнө байсан бүх ордоо улсдаа буцааж ав гэдэг. Засгийн газрын тэмдэглэлээр очисон хууль зөрчсөн өдөр байна шүү дээ. 2006 он уу? 8 он. Тэ 8 оноос хойш олсон ашигаас нь авах хэрэгтэй юм авах л ёстой. Нар хүү сайдын үед. Тэр чинь тэгэл бүгд юу байгаа шүү дээ. Хил гайлын тэмдэглэлээр гараад ирнэ шүү дээ. Ер нь бол одоо энгийн ямар хүн ойлгохгүй болохгүй юм байл л дээ. 96 он одоо 90 онд ингээ өмч хөвчлөд эхэлсэн байхгүй юу? Газар дээр байдаг харагдаж баригдаж байгаа одоо нэгдлийн мал орон сууцыг дөрвөн газрын дарга байсан шүү би дээ. орон сууцны хөвчлийг хуулийг батлуулад хэрэгжүүлээд тухайн үед бэлэн байсан 100 мянган орон сууцаа өглөө ингээ дээр байсан бүх одоо ингэж барьж болдог хөрөнгөнүүдээ бол хөвчилчлээ шүү дээ. Дуудлагаар. Гэтэл энэ цогцсын сумын нутагт байгаа 7-8 тэрбум тонн нүүрсийг байгааг нь мэдсэн. Тэрийг одоо харж байгаа мөртлөө тэр чинь нөгөө дээр нь юм байхгүй. Болохоор ашиг томтомлын газрынхан хоосон газар гэдэг хүнд өгөөдсөн. Тийм л алдаа гарцсан. За энэ асуудлыг шийдвэрлэх байх. За тэгээд оюу толгой шүү дээ. Оюу толгойн баялагийг бид нар олоогүй шүү дээ. Ягаад гэвэл 1-2 км-ийн доор байгаа тэр хөдрийн биетийг социализмын өмнө олоогүй байхгүй юу? Олоогүй учраас энэ баялаг юу лицензээрээ 90-ийн төг өмч болж байна. Энэ бол хуулийн дагуу. Гэтэл 34% буцааж өгөх үүрэггүй 90-ийн төг гэдэг компани улсад өгчөөд байна шүү дээ. Өөрийнхөө олсон баялагийг. Энэ ашиг томтомлын явдал чи өөрөө олсон эсвэл хүнээр олуулсан гэдээ хоёр тийш авагдаад байна шүү дээ. Тэгэхээр 5 толгой бол шал өөр тохиолдол. Оюу толгой бол шал өөр тохиолдол. Тийм учраас 5 толгойг улс олсон бол улс өөрөө оюу толгойд өгдөг шиг нөхцөлөөр өгч болохгүй гэсэн үг. Улсын засгийн хайгуулсан ордоо буцааж авах гэж байгаа. Ухаан одог бол тэрний зөвхөн нэг л байхгүй. Энэ чинь тэгээд хэдэн зуун ордын тухай яригдэн шүү дээ.